Улсын хурл засгийн газрын гишүүд сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө иргэдэд хэвлэмэл материал тараахыг хориглолоо. Түүнчлэн сурталчилгааны үеэр ч иргэдэд хэвлэмэл материал тараах нь санал татах зорилготой эд зүйл тараасантай адилхан хэмээн үзэж хориглохоор болсон байна. Харин эсвэргээрээ улсын хурл засгийн газрын гишүүн гэж ялгалгүй бүх хүн ажлын тайлан хэлбэрээр иргэдтэй уулзалт зөвлөгөөн зохион байгуулах эрх олгохоор болжээ. За улсын хурл засгийн газрын гишүүдэд давуу байдал олгосон сонгуулийн хуулийн заалтуудыг засварлаа. Тодорхойлох юм бол улсын хурл засгийн газрын гишүүд сонгуулийн жил эхлэхээс өмнө ажлын тайлан нийтлэлээр сонин сэтгүүл, боршуур, хэвлүүлэн өөрсдийн тойргуудаа тараадаг байдал хатгарсан. Мөн сонгуулийн жил ажлаа тайлгнах нийтлэлээр төсвийн мөнгөөр тойргуудаа ажилтдаг байдал нь нэр дэвшигчдэд тэгш бус байдлыг үүсгэж байгаа юм а. Иймээс ч боршуур, сонин сэтгүүл тараахыг бүхэлд нь хоригложээ. Харин ажлаа тайлгнах зорилгоор иргэдтэй хийх уулзалтыг зөвхөн улсын хурл засгийн газрын гишүүд гэж ялгалгүй бүх хүмүүст зөвшөөрөхөөр болж байна. Ерөөсөө сонгуулийн жил эхлснээс нэр дэвшүүлэх ажиллагаа хүртэлх хугацаанд улсын хурлын гишүүн байна уу, засгийн газрын гишүүн байна уу, жирийн иргэн байна уу бүгд одоо хэвлэл материал тараахыг энэ одоо хуулийн нэмэлт өөрчлөлтөөр одоо хориглож байгаа. За яагаад хүчингү болгоогүй юм бэ гэхээр за нөгөө талаар улсын хурал, үндсэн хууль, засгийн газрын тухай хууль, нэгжийн тухай хуулиудаар эдгээр одоо субъектууд бол бас ажлаа олон нийтэд тайлагнах үүрэгтэй. Мэдээлэх үүрэгтэй. Тийм учраас ийм заалтыг одоо бас огт хүчингү болгож болохгүй. Уулзалт юм хийх ийм эрхийг олох үүднээс 44-ийн 6-аараа бид нар улсын хурлын гишүүн байна уу, засгийн газрын гишүүн байна уу, бусад жирийн иргэд сонгуулийн жил эхэлснээс хойш нэр дэвшүүлэх ажиллагаа хүртэлх хугацаанд хийсэн ажлынхаа тайланг одоо сурчлах зорилгоор уулзалт, хурал, цуглаан хийх нь бүгдэд нээлттэй. За энэ өөрчлөлтөөр улсын хурлын сонгуулийн жил эхлэхэд нэр дэвших сонирхолтой хинч бай өөрийнхөө хийсэн ажлыг танилцуулах зорилгоор иргэдтэй уулзалт зохион байгуулах боломжтой болж байна. Харин айлын хаалга тогшиж танилцуулга материал тараадаг байдал зогсохоор байна. За гэхдээ сонгуулийн хуульд анхаарах ёстой бас нэг асуудал үүсэж байгаа нь нэр дэвшигч сонгуулийн жил эхлэхээс өмнө төрийн албан тушаалаас чөлөөлөгдсөн байх ёстой гэдэг заалт. Энэ заалтыг өөрчлөхгүй бол нэр дэвших эрхээ авах хэсэг нь тодорхойгүйгээр ажил албан тушаалаас чөлөөлөгдөж байгаа нь тухайн албан тушаалтанд хохиролтой байна гэдэг асуудал нэрлэгдлээ. Ер нь одоо цаашид 12 сарын 31-ээр ажиллаа өгөх нь одоо зөв юм уу? Нэг ялангуяа яг бидний том албан тушаалтнуудыг яриад байна. Инээс гадна сум орон нутаг, хөдөө нутагт одоо ажиллаа өгчгөөд юугаа бодож суух вэ? Ийм учраас төрийн албан хаагчид бол яг одоо мэдлэг чадвартай хүмүүс нэр дэвшигчээр ажиллагаасаа илүүтэй ажиллаа бодож ажилтайгаа үлдэхийг бодож байна. Тэгэхээр энэ бол бас яг одоо энэ иргэдийн төлөөлөл болоод ер нь нэр дэвшигчдийн чанарыг бол бас сулруулж байгаа нэг одоо явдал байна. За гэхдээ түүний хүндсэн асуудалд хариулт өгөх улс төрч байсангүй ямар ч тач 2028 оны сонгуулиас эхлээд ухуулагчдын тоо багасч эсэргээр нэр дэвшигчдийн уулзалт зөвлөгөөнүүд 1-р сарын 1-ээс эхлэн олширх нөхцөл үүсэж байна.